Хүүхэд сургууль дээр эрт илрүүлэг хамрагддаг болъё. Хүүхэд сургууль дээр амин ус гэдэг хөтөлбөрт хамрагддаг болъё. Одоо цэвэршүүлсэн шаардлага гэсэн цэвэр ус уудыг энэ боломжоор хангая. Хөдөөнийхөө сургуулиудын бүх нүхэн жорлон харлаа. Тийм ээ 10 сарын 1-ээс болоод Монгол улсад нэгч цэцэрлэг сургууль дотоороор нүхэн жорлон хэрэглэхгүй. Тийм ээ. За ингээд үдий хоол тэгээ сургууль бүр дээр үдээ. Өнөөдөр ингээд энэ үдий хоол яг ямар үдий хоол өгч байгаа гэдэг бас ингээд юу танилцуулах гэж шүү дээ. Ямар жороо тий. За бүгдээрээ шийдэгдсэн. 1200 сургууль цэцэрлэг дотор байрыг бүгднгийн нарийн цорын байгууламжийг бүгднгийн шийдэж дууслаа. Тийм ээ 3 жил үргэлжлэж байгаа шүү дээ. За энэ жил ингээд дуусчих. За тэгээд сургууль дээр бид нар сургуулийн эмч ажиллуулж байна. Сургуулийн сэтгэл зүйч ажиллуулж байна. Сургуулийн хоол зүйч ажиллуулж байна. Тийм ээ. Тийм учраас эрүүл сургууль байхын үндс нь энэ юм байна гэж гарч байгаа тийм ээ. За тэгээд аюулгүй сургууль гэдэг бол үеийнгийн дээрлэгдэлгүй сургууль болно. Нэгдүгээр цахим дээрлэгдэлгүй сургууль болно. За цахимын зөв хэрэглээтэй сургууль болно. Тийм учраас 9 сарын 1-ээс ахуулаад гэрийн даадгуудыг фэйсбүүкээр өгдгийг одоо зогсоож штэ хязгаарлаж штэ тийм ээ. За ийм цахим одоо зөв хэрэглээтэй одоо сургууль болъё. Тэгээд сургууль хүүхэд гэрээсээ гараад өглөө сургууль дээр хэдэн цагт ирсэн. Хичээлээ тараад сургуулиасаа гэртээ хэдэн цагт очиж байгаа гэдгийг ямар маршрутаар явж байгаа, ямар автобусанд сууж байгаа гэдэг сургууль хүүхдийн байршил тодорхойлдог энэ системүүдийг бас нэвтрүүлье. Тэгэхдээ эцэг эхчүүд дээр ачаал өгөхгүй. Өчигдөр одоо дахиад нэг төхөөрөмж тараах юм шиг юм яриад л үгүй. Энэ бол гар утастай бүх хүүхдүүд дээр зөвхөн одоо систем хийж одоо ингэж хяналтын одоо систем хэрэгжүүлэх гэдэг нь гэсэн үг шүү дээ. Эцэг эхчүүдийн хяналтын систем хэрэгжүүлэх гэдэг. Тэгэхээр энэ бол аюулгүй сургууль юм аа, тийм ээ. За тэгээ эрүүл сургууль, аюулгүй сургууль, тэгээ ногоон сургууль хий, тийм ээ. Хүртээмжтэй сургууль өөрөө гэсэн одоо ийм шин концепт, шин загвараар одоо энэ 9 сарын 1-ийнхээ бэлтгэлийг хангаж байна шүү дээ.